хүрээлүүлээд бид эхний зочноо студид өрсөн байна. За бид йогийн багш сэтгэл зүйч инх жаргалыг өрсөн байгаа. Учир нь гэвэл аялал хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ гэдэг сэдвийн дагуу ярихад бэлэн болсон байна. За тэр өглөөний мэдрэг өглөөний мэдрэг сайхан амгалаа. Сайхан мэдрэлт авах эртхэн масаа түрээдэлээ. За баярлалаа. Тэгэхээр дөрөв сая бид бас Итали улсаас Монголыгаа зорж байгаа хувцсуудын тухай селфи сурвалжлагыг үзсэн. Тэгэхээр энэ ер нь аялал хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ? Таны хэлээр товчхон мэдээлэл өгөөд яриа. За аялал бол хүний сэтгэл зүйд маш эргээр нөлөөлдөг. Аялал яваад ирсэн хүмүүсийн хаадны харилцаа сайжрах, сэтгэл зүй болон сэтгэл хөдлөл одоо хүний зан төлөв олон зүйлд бас маш эрэг нөлөө гаргаж байгаа. Тийм талаар нь аялал дэлгэрэнгүй бас. Танай гэр бүлийн хувьд бас онцлогтой гэр бүл байна шүү дээ. Та гоё гэр бүлээ танилцуулаад мөн ер нь гэр бүлийн хүрээнд дурсамжийг яаж бүтээж байгаа тухай бас дэлгэрэнгүй ярихгүй юу? За манайх ам бол тавуулаа 3 хүүхэдтэй залуу гэр бүл байгаа. Тэгээ манай гэр бүлийн аялын онцлог нь юу вэ гэхээр ер нь аялах аягүй дуртай. Жилдээ нэг удаа аялах гэсэн гэр бүлийн тэм зорилго төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ тэрийг бол яг хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа бас орж ирсэн. Одоо хамгийн сүүлийн аялал дээр яг тавуулаа ам бүлээр явсан. Урд нь бол нөхөртөөгөө ээжтэй гэр бүл дотор нь бас хүрээд хэлдэг шүү дээ. Тэгээд бас том охинтойгоо ингэ явж исэн бол сүүлийн аялал дээр ам бүлээрээ халуун ам бүлээрээ яваад ирсэн. Нэг нь халуун бүлээрээ гоё явсан дээр гоё нандин дурсамж бүтээгээд гоё өөртөөхөө хөрхөн цомхон нандин хормоо игээд ирсэн. Ямар гоё юм бэ. Тэгэхээр аялж явах явцдаа хормоо хийсэн гэсэн үг юм шиг. Тэгэхээр магадгүй нөгөө нэг зардал ч юм уу энэ төлөвлөгдсөн зүйл байсан уу эсвэл нөгөө төлөвлөгдөөгүй гинтийн зүйл байсан уу? Яг ямар байсан? Ер нь бол өөрчлөлт төлөвлөсөн. Би бол альва аяллаа хийхдээ дандаа урьдчилт төлөвлөдөг. Бараг жилийн өмнөөс 2 жилийн өмнөөс ингээд төлөвлөсөн байсан. Энэ хормыг бол яг нодлон хийнгээд одоо 2 жил төлөвлөлөө яг энэ жил бол хийж байгаа. Эмэгтэй хүний хувьд нөгөө хурим гэдэг бол хормын цагаан даашин зэмсүүд нөхөртөөгөө хөтлөлцөөд жинхэнэ ёсоор гэрлээ гэдэг бол үнэхээр тийм дурсамж дүүрэн шүү дээ. Тэгэхээр аялал гэдэг бол нэг талаараа гэр бүлийн хүрээнд дурсамж бүтээж байгаа. Хурим бас нөгөө эхнэр нөхөр эрэгтэй эмэгтэй хоёр маш үнцэнтэй тэр байдлыг нэмэгдүүлж өгсөн байна шүү дээ. Яг энэ хормын төгсгөл танд яг ямар мэдрэмж төрж байсан? Маш гоё тийм амх нэг зорилго биелүүлсэн юм шиг. Яг тэр бид хоёр гэр бүл болоод ингээ 13 жил болсон байхгүй. 13 жилийн дараа мөрөөдчихсэн хормоо хийсэн. Би болохоор анханасаа тийм ахта том хорим одоо маш ингээ найр наадам хийдэг шүү дээ. Тэгж хийхээсээ илүү гоё хөнгөн өөрсдөө гоё нандин байхаа, гоё дурсамжтай байхаа, хамгийн гол нь 3 охиндоо гоё үлгэр жишээ үзүүлээд гоё эмэгтэй хүнтэй юм гоё цагаан даашинцыг өмсөөд ингээд алхах хүндээ хормоо хийх юм гоё байдаг шүү. Заавал тийм том байхаа үгүй гэдэг харуулахыг хүссэн. Төвдүүдтэй гэхээс илүү залуу гэр бүлүүдэд илүү хэлхийг хүссэн. Тэгээд яг энэ хормын дараах мэдрэмж аялдаа хоссон байсан учраас маш гоё. Тэгээд бал сараа аялангаа одоо олон Малай, Сингапур ингээд Disney Cruise-гээ аялж явах явцдаа бас алсараа игээд яваад байгаа мэдрэмжийг авсан учраас маш гоё байсан. 3 охиндоо ч гэсэндээ бас дурсамж бүтээж өгч чадсан байна шүү дээ. Ер нь нөгөө аяллаа гол зорилго юу вэ гэхээр үзэж харахаас гадна нэг юм гэр бүлийн хүрээлэлд маш үнцэнтэй дурсамжийг бүтээж өгөх байдаг шүү дээ. Хүүхдүүд нь том болсон ч гэсэндээ ээж автаагаа нэг ингэ явж хахад хамгийн гоё яж илээ гэх нэг дурсах бүтээх зүйлтэй байна гэдэг өөрөө бас үнцэнтэй юм аа. Яг зөв. Аялал бол яг дундын дурсамжийг бий болгодог. Яг одоо болж өгвөл гэр бүлээрээ тэгээд найз нөхдөөрөө ингээ аялах. Өөрөө ганцаараа гоё юм үзэж аялаад явсан мэдрэмж дундаа одоо хамт олонтойгоо гэр бүлтэйгээ явж байгаа дундын дурсамж гэдэг зүйл тэр харилцааг илүү багтбах болгож өгдөг. Ижил зүйлийг хааж ижил шинэ орчинд тийшин мэдрэмжийг хамтдаа ингээ чуулсан гэдэг бол маш гоё. Тийм дундын дурсамж болж байгаа. Аялал одоо дурсамж гэдэг зүйл биш үү те. Яг үнэ. Ялангуяа монголчуудын хувьд Улаанбаатар хотод амьдарч байгаа хосуудын хувьд завгүй гэдэг шалтгаанаар хин нэгэндээ цаг гаргах нь хомс байгаа тийм. Тэгэхээр энэ аялал танай гэр бүлийн хувьд яаж нөлөөлсөн? Аяллаар явхаар хүмүүс өөрсдөө аягүй таньдаг. Тэгээ өөрийгөө болон хамт явж байгаа хүмүүс аягүй таньдаг. Тэгвэл гэр бүл ингээ хамт байх нь аягүй хүчтэй юм байна те. Хин аягүй оролцоотой, үнцэнтэй юм байна гэдгийг маш сайн ойлгуулж өгдөг. Сорилттой нэг ясандаа бас аялал гэдэг чинь амархан биш те. Шинэ орчинд очиж байгаа, шинэ мэдрэмжүүдийг авч байгаа, мэдгүй чадахгүй юм бол гарч ирнэ, хэл усны бэрхшээл гарч ирнэ. Энэ үед аав ээж нь ямар реакц хариу гаргах чинь те. Энэ одоо аяллаа туршид хүүхдүүд бас ингээд суралцаад явж байгаа. Энэ байдлаас нь харах юм бол асуулт нэг л. Тэгэхээр нөгөө магадгүй зохион байгуулах гэдэг тал дээр хүүхдтэй ч гэсэндээ үлгэр дуурайл болж өгч чадах юм шүү дээ тийм.
Яг ямар асуудал гарч ирж байна, түүнийг ээж аав нь яаж шийдвэрлэж байна гэдгийг нөгөө харах байдлаар үлгэр дуурайлал авч болох нь байна. Тэгэхээр магадгүй сэтгэл зүйч хүний хувьд залуу хосуудтай хандаад аялахаас гадна санхүү гэдэг тал бол хүний сэтгэл зүйд маш их гарамттай юм шиг байдаг. Нөгөө талаараа бас хэцүү юм шиг мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ. Энэ хэлээр зөвлөдөг. Аяллахаа хүн утга учир үнцнийг мэдж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн хадгаламжийг эртнээс ингээ үүсгээд төлөвлөөд зорих юм бол боломжтой байдаг. Хүмүүс аюух нэг аялал гэхээр хит их өндөр зардалтай тий аюух нэг завтай хүн ажилласаа чөлөө амтчрын дандаа нөгөө болохгүй эсвэл яадаг хэцүү сөрөг тал дээр нь төлөвлөрөө тэгээд залуу гэр бүлүүд аялыг аялж чадахгүй байгаа юм л да. Тэгэхээр уг нь бол төлөвлөж чадах юм бол багаар хоримтлуулаад урьдчилснээс виз одоо бүх юм урьдчилж захиалах юм бол дашбуудлын дээр захиалах юм бол хэмнэх боломжтой байдаг байхгүй. Тэгээ гол нь өөрөө нөө аялалд аяга дурлах хэрэгтэй. Дурлсан хүн бол аяллаас одоо авах сэтгэл зүй бүх мэдрэмжүүдийг авах хэрэгтэй сэтгэл санаагаа энэ одоо байнгын амьдралын энгийн хэмнэлээс хэсэг хугацаанд хүн дээрөө стрессээс ангижраад одоо хүний тархич ингээд тогтмол юмунд ингээд автомат болчдөг. Гэтэл шинэ орчинд шинэ аялалд ингээд гарахаараа илүү ингээд дахиад сэтэлж ажиллаж сэрж эхэлдэг. Тэгээд ирэхээр аяллаас ингээд аялалд уламжуулаад ер нь бол зорилгынхаа нэг хэсэг болгоо ингээд төлөвлөгөөнд оруулах хэрэгтэй байна гэж би бол залуучуудад хэлмээр байна. Ямар ч байсан гэр бүл дээрээ дундаа ингээд нэг юм дурсан зүгтгээд аялаад ирэхээр хүүхдүүдийн хоорондын харилцаа, гэр бүл ээж эхнэр нөхөр хоорондын харилцаа бол харьцангуй ингээд илүүтэй нэмэгдээд сайжирдаг. Тэгэхээр таны гэр бүлийн төлөвлөгөөгөө яг яаж гаргасан? Магадгүй бид ингээд төлөвлөгөө гэхлээр за аялалд явна гэдэг нэг юм том зургаар нь хараад байдаг шүү дээ. А төлөвлөгөө гэсэн нь нарийн байх тусмаа биелэх магадлал өндөр байгаа гэдэг шүү дээ. Заримдаас төлөвлөгөөнөөс гадуур зүйлүүд мэдээж аялалд болдог. Яг детальны бүгдийг нь яг ингээд нарийн төлөвлөж бол бас чадахгүй. Гэхдээ ерөнхий том зургаар нь ингээд гаргах чинь одоо жишээ нь тэдний хооронд тэгмүүд ажиллаа зохицуулаа тий. Тэгмүүдээ төлөвлөгөө нь одоо би яг хөлөө хосны аялал хийж байгаа хгүй. Хөлөө хосны аялал бол эхлээд хөлөө хосныхаа өрөө захиалахаас эхэлдэг. Тэгээд тэр чинь хэдэн сарын өмнө захиалчдаг учраас тэр хоорондоо нислэгээ захиалах, тезээ захиалах гэх төлөвлөгөө гаргаад хөлөө хосон дээр очиод янз бүрийн төлөвлөгөө хэрэггүй анхлаас цаанаасаа бүх хөтөлбөр юм байж байгаа учраас орцсон байхад бүх юм болцдог. Одоо өглөө юм хөтөлбөр ингээ өрөөр ороод ирдэг. Өглөө ийм хөтөлбөртэй, орой ийм оператор тоглолттой, өдөр ийм арга хэмжээнүүд болно гэд. Тэнгүүд төлөвлөх шаардлагагүйгээр сах ингээл тал хамрагдаад явчихдаг учраас энэ аялын онцлог нь тэрэн дээрээс нь айхтар төлөвлөхгүй. Төлөвлөх зүйл нь юу гэхээр хизээ явах уу, хаашаа явах уу, хэнтэй явах уу, хэдэн төгрөгийн зардал гарах уу, тэрийг хэрхэн одоо хуваарлаж хоримтлуулах вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргах. Магадгүй газрын аялал хийж байгаа бол мэдээж одоо Эйфелийн цамхаг үзэх, Парис юу үзэх гэх тийм төлөвлөгөө бол гаргах. Хөлөө хосны аялал дээр болохоор харьцангуй амар байдаг. Тэгээ стресстэх шаардлагагүй очиод бүх юм гэлэн хоолонд нь стрессгүй одоо ямар хоолыг хүүхдүүд энийг идэж чадах болов яах вэ гэдэг гадраараа явж байгаа юм гэдэг. Тэгэхээр хөлөө хослоо бүх юм гэлэн байж байгаа учраас тэр нэр төлөвлөж стресстэх зүйл байдаггүй. Хүүхдүүдийн хувьд яаж хүлээж авсан? Анхны аялал гэхээр нэг том хэмтайгаа явж байгаа гэж байна. Түрүүнд дурдлаа шүү дээ. Гэтэл энэ бол нэг гэр бүлээ хүүхдүүдтэйгээ хамтдаа гэдэг утгаараа бас арай нэг ондоо байсан. Хүүхдүүдийн ер нь хүмүүжил ялангуяа нэг юмыг харах өнцөг гэж өгдөг шүү дээ. Тэр тал дээр нь тавштай мэдэрсэн. Аюу хөөрхөн ингээд хоног тоолоод хүлээж авах гаярлаа явах юм. Одоо тэд танаг дээж, одоо тэд өглөө бас гэж хаална. Одоо тэд онцчууд ингээд явна тээж гэдэг аюу. Тэгээд хүүхдүүд ингээд давтлаад тэрнээс ингээ хүлээл тавиад тэгээд тэрийг ингээ биелүүл одоо очиод бүх юм зорилгоод нь биелж байгааг ингээ харахад хүүхдүүд маань баяр хөөртэй байгааг харахад айгүй хөөрхөн тэгээд хүүхдүүдэд нь бол аюух зүйлийг сурж ирдэг юм байна аяллаас. Миний бодлоо хазах манай баг охин жишээ айгуу тийм төлөв багхгүй яа тийм 10 хондоо тэгэхээр нэг аялал яваад ирсний дараа what is it гэдэг аюулаар явах шишээ нэгээд аюул тэрнээс ингээд нээлттэй байл хүүхдүүд гадаад хүүхдүүд өдөр өмжлөхэд ингээд улаанхан дээр ингээд очиж байгаа байхгүй тийм тэр хүүхдүүдээс суралцсан юм уу яасан аюул хөөрхөн нээлттэй болсон байсан тэр дунд охин маань ч гэсэндээ ингээд ер нь аялалд явж ирээд аюул хөөрхөн зүйлүүд ажиглагдаж байгаа аюул өөрчлөлт гарч байгаа. Олон улсын хүүхдүүдтэй хамт байхаар хэлнээс авахгүйс соёлыг нь хүртэл бас давхар зах зугаас нь сурж ирсэн байна. Тэгээд хүнтэй харилцах харилцаан дээр нь юмыг харах үн дээр нь хүртэл өөрчлөлт гарсан байна. Тэгэхээр магадгүй яг энэ аялал төлөвлөж байгаа хүмүүст хамгийн чухал зүйл нэгдүгээр бол санхүү байдаг. Хоёрдугаар цаг хугацаагаа яаж төлөвлөх вэ гэдэгт
оршин шүү дээ. Цаг хугацааны тал дээр ер нь юм аялал хийх хамгийн тохиромжтой ч юм уу эсвэл хамгийн боломжит үе гэж та аль хэсгийг ер нь тодорхойлох вэ? Энэ хаашаа явж байгаас шалтгаална. Бидний хувьд болохоор сая Сингапур гэдэг нь яг халуун зам болохоос өмнөх одоо Монгол шиг. Гэхдээ мэдээж тэнд бол халуун орн учраас тийм халуун бол байсан. Би болохоор удирдал гэхлээсээ илүү юугийн төлөвлөлтөд одоо миний төрсөн өдөр болж гэнэ үү тийм хүүхдийн сургалтын амралт болж гэнэ үү шинэ жил болж гэнэ үү гэнэ үү баяруудад илүү төвлөрч одоо жишээ нь Нодлонгийн би